За сайн байцгаана уу? Орой нэмэнд манай Чикагод орой нэмэнд Монгол одоо өглөө болж байгаа. За өнөөдөр миний ээлжид одоо лайв видеон дээр эрүүл мэнд хоолтой холбоотой бас нэг их чухал одоо юм маань шүдний эрүүл мэнд тэгээд яаж бас хоолоороо шүднийхээ эрүүл мэндийг бас юу яаж дэмжиж болох вэ гэдэг тухай би ярих гад өнөөдөр ороод ирлээ. Яагаад би дандаа нөгөө нэг энэ хоолыг бас нөгөө хоол гэдэг маань тийм үү? Ерөөсөө им байж болно, хор байж болно тийм болохоор хоолоороо дамжуулаад өөрийнхөө биеийг эмчилж болно. Тийм болохоор би өнөөдөр бас хэрэгтэй их чухал хэрэгтэй мэдээлэл байх гэж бодоод өнөөдөр шүдний тухай ярих гад ороод ирлээ. За намайг Эни гэдэг, би салаад мастрын дилер, манай төв офис одоо Чикагод байдаг. Тэгээ манайх борлуулалтаа ганцхан Америкт аяар биш бас Монгол руу зарим бас Европын орнууд руу хийж байгаа. Тийм болохоор манай хэрэг продуктыг сонирхох юм бол, манай хоолны хичээлийг сонирхох юм бол бид нартай холбогдож болно. Тэгээ миний мэдээлэл бүх миний видеоны description дотор бүх холбогдох мэдээллүүд маань байгаа. За тэгээд одоо өнөөдрийн юу маань шүд гэсэн тийм өнөөдрийн сэдэв маань шүд. Тийм болохоор шүд гэдэг маань ганцхан одоо угаа цэвэрлэхээс гадна бас минерал витаминээ зөв авахгүй бол бас одоо энэ шүд цоорох бойл өвчлөх гэдэргээд тэр олон асуудлууд бас хоолтой айгүй холбоотой. Тийм болохоор хүн шимт хичээлээ зөв авч чадчихэв үү, минерал витаминээ авч чадчихэв үү гэдгээс шалтгаалаад таны шүд эрүүл байх уу үгүй юу гэдэг чинь бас их чухал. За дээрэс нь та нар интернетээр бас зөндөө харсан баг. Шүд гэдэг маань шүд болгон хүний биеийн дотор байгаа ямар нэгэн эрхтэн, ямар нэгэн юутай биений чинь ямар нэгэн юмтай холбоотой байна. Тийм болохоор шүдэ аль болохоор удаан эрүүл хадгалж ээж хүний бие эрүүл удаан явна гэсэн. Тийм болохоор энэ би өнөөдөр ганцхан одоо угааж цэвэрлэхээс гадна бас хоол ундаараа яаж одоо эрүүл шүдтэй байх аргуудаасаа би бас өнөөдөр хуваалцах гээд ороод ирлээ. За хамгийн түрүүнд мэдээж сойз тийм үү, шүдний оо болон сойз. За шүдний сойзоо сонгохдоо extra soft гэдэг нь зөөлөн юм юутэй юг сонгохыг бодоорой. Тийм болохоор би өөрийнхөө хэрэгэлдэг энэ soft юм зөөлөн юм юутэй энэ extra soft юм шүдний сойзнуудынхаа би бас линкийг авдаг газраасаа бас линкийг бас оруулаад өгч болно. За тэрнээс гадна шүдний оон дээр бас нэг анхаарах юм байгаа. Ихэнх одоо шүдний оонууд одоо флорайд гэдэг юм химийн бодистой байдаг. Би одоо зөндөө олон өмнөх одоо бас видеонуудаа хэлчихсэн. Аль болохоор шүднийхээ оогоо флорайдгүй тийм үү? Аль болохоор natural одоо хэрэгжилж байгаарэ гэж би зөвлөдөг. Одоо миний сүүлийн үед хэрэглээд байгаа энэ оо маань би энийг сүүл Нью-Зилэндд явж байгаад олсон байгаа. Энэ propolis энэ зүгийн балны юутай propolisтэй red seal гэдэг энэ байгаа. Энэ бол нэлээд нөгөө юутай herbal and mineral toothpaste баггүй. Тэгэхээр энэ чинь ургамлын гаралтай, дээрээс нь бас минералтай ийм одоо natural ийм fluoride байхгүй, fluoride free гэдэг нь аюул чухал байгаа шүү. Fluoride байхгүй ийм шүдний одоо хэрэгжилж байгаа. Би энэний бас линкийг одоо оруулж болно. Манай энэ Америкт бас байдаг. Би энийг өөрөө олохоор Нью-Зилэндээс авчирсан. Тэгэхдээ манай Amazon дээр одоо Америкт бас авах боломжтой юм билээ. За дээрэс нь бас хил цэвэрлдэг ийм юунууд байгаа. За миний энэ зүгээр ийм пластик энэ хүүхдүүд эдэрт бас хэрэглэхэд аюу амар бас ийм төмрөн байгаа. Ийм ингээд хоёр гараараа ингээд барьж байгаа цэвэрлдэг. Тэр жоохон хүүхдүүдэд жоохон эвгүй байдаг болохоор би илүү ийм гарт эвтэйхэн ийм одоо ийм гурвалжин юм юутэй энэ нөгөө хил цэвэрлдэг энэ цэвэрлэгчийг хэрэглэх илүү дуртай. Тийм болохоор бас энэний бас линкүүдийг оруулж болно. За хүмүүс бас нөгөө нэг шүднийхаа нөгөө нэг завсруудыг ингээд флоссоор цэвэрлдэг тийм үү? Ихэнх үед одоо томчууд нь бас яг ингээд өөрснөө цэвэрлж чадна. Ихэнх үед бас хүүхдүүд ингээд өөрийнхөө шүдийг флосс хийхэд аюу хэцүү байдаг. Тийм болохоор том жижиггүй би ийм усны флосс хэрэглэл ингээд дотор нь ус хийгээд энүүгээрээ ингээд шүдээ ингээд цэвэрлээд энэ маань аюу хүчтэй юм нөгөө усны pressure тийм үү? Усаар ингээд шүдний чинь бүх ингээд завсруудыг цэвэрлж өгдөг ийм water floss би
хэрэглэхийг илүү зөвлөж байна. Яагаад бол хүүхдүүд бас энд илүү дуртай. Тэгээд цэвэрлэхэд яг одоо ингээ хүүхдүүд бас энэ флоссоор бас сайн цэвэрлж чаддгүй. Эсвэл бас энэ нөгөө бойлнуудаа ингээд эд нөгөө нэг зөөлөн тэр идүүдээ ингээд гимтээч гэдэг. Тийм болохоор энэ water floss маань илүү одоо хэрэглэхэд нэгдүгээрт амар, дээрэс нь хүний шүдний бүх одоо тэр завсруудыг аюу гой цэвэрлж өгдөг гэдгээрээ ялгаатай. Тийм болохоор би энэ water floss-ос байнгын хэрэглэхийг өглөө оройд хэрэглэхийг бас зөвлөж байна. За дээрэс нь би бас ганцхан энэ юунаас гадна би өглөө болгон юугээд шүднийхээ амаа энэ coconut oil-оор бас зайлдаг байна. За энийг би ерөөсөө өглөө босоод хамгийн түрүүнд халбаг нөгөө юу аваад том халбагаар ийм coconut oil-ыг амандаа хийгээд тэгээд ерөөсөө ингээд амандаа ингээд эргүүлээд ингээд минимум 15-аас 20 минут. Тийм болохоор одоо жишээлбэл өглөө босоо өглөөний дасгалыг хийж байхад ч юм уу эсвэл ор мороо янзалж байхдаа ч юм уу эсвэл хүүхдүүдийнхээ өглөөний хоолыг бэлтэж явах хооронд амандаа хийгээд нэг 15-аас 20 минут амаа зайлах хэрэгтэй. За энэ coconut oil хэрэглэснээр нэгдүгээр шүү одоо шүд болно амны доторх одоо бактерийг орой ингээ унтаад бид нар чинь 8 цаг одоо 7 цаг унтчаад босож ирээд тэр ам дотор чинь зөндөө бактери янз янзын юмнууд хоримтлагдсан байгаа. Тэрийг энэ coconut oil-аар одоо юм тосон юугаар ингэж цэвэрлж амныхаа энэ хүндий болон шүдний энэ завсар шүдэн дээр байгаа одоо бактери наалцсан юмнуудыг цэвэрлэхэд хамгийн одоо тохиромжтой. Тийм болохоор би энийг бол өглөө болгон 15-аас 20 минут амандаа хийж юу яадаг. Би энийг зүгээр юм жижигхэн юм юуны кремнийхаа ч юм уу хуучин үлдэгдэл кремний ч юм уу жижиг савн дотор хийгээд юуныхаа байныхаа өрөөнд яг нөгөө шүдэ угаадаг газараа тавьчихдаг. Тэгээд айгу амар нэг халбагыг аваад амандаа хийгээл өглөөдөө энийг амаа зайлахад энэ coconut oil бас их хэрэгтэй. За тийм болохоор миний өглөө одоо босоод хийдэг юм гэх юм бол хамгийн түрүүнд би энэ coconut oil-аараа 15-аас 20 минут амаа ингэж юу яаж зайлаад дараа нь би энэ юуныхаа энэ хилний энэ хил цэвэрлдэг энэ юугаараа ингэ хилээ цэвэрлээ. Тэгээд дараа нь шүдэ угаадаг. Шүдэ угаахтаа би түрүү хэлсэн флуорид байхгүй аль болохоор natural минералтай ийм шүдний оогоор цэвэрлүүл хамгийн тохиромжтой. За дээрэс нь мэдээж флосс хийхэд энэ усан флосснууд бас айгүй зүгээр. Би бас линкийг одоо энэ юуныхаа видеоныхаа доор бас линкийг оруулаад ямархуу юм заавал энэ брэнд байх шаардлагагүй. Гэхдээ зөндөө янз янзын брэндүүд байгаа. Би гэхдээ өөрийнхөө хэрэгжилж байгаа энэ юуныхаа энэ жижигхэн авсаархан тэгээд ийш тийш аваа явахад бас айгүй амар би нөгөө байнга ийш тийш явдаг болохоор ингээд travel хийхэд аль болохоор л одоо эвтэйхэн ийш тийш аваа явахад амар жижиг байгуул надад хамгийн зүгээр байдаг болохоор энэ ийм усны флоссуудыг би өөрийнхөө хэрэгэлдэг линкийг бас доор нь оруулчихна. За тийм болохоор ганцхан цэвэрлээд ганцхан шүдний ондоо анхаарад хүний шүд эрүүл байна гэсэн тийм юм бол байхгүй. Яагаад гэвэл хүн чинь энэ юу чинь шүд чинь мэдээж хүний биеийн эрхтний нэг эрхтэн учир бидний идэж ууж байгаа өдөр тутмын хэрэгжилж байгаа юмнаас чинь өөрийнхөө минерал витаминыг авч иж энэ юу маань ихэнх хүмүүс одоо ингээд шүдээ сайн угаагаагүйгаас болоод одоо шүд хорхоод байна, бөөл өвчлөөд байна гэж бодоод байдаг. Тэрэндээ хамгийн бас гол биш мэдээж одоо сайн цэвэрлж арчлах хэрэгтэй. Тэгэхдээ хамгийн одоо бас нэг анхаарах юм юу вэ гэхээр хоол хүнс. Хоол хүнсээс та яг авах ёстой минерал витамин авч чадж гэнэ үгүй юу гэдгээс чинь шалтгаалаад хүний шүд эрүүл байх уу гэдэг чинь бас тэрнтэй холбоотой. Тийм болохоор өнөөдөр би шүд сайн байхын тулд шүдээ сайн бэхжүүлэхийн тулд ямар төрлийн хоолууд идвэл ямар төрлийн юмнууд идэж уух юм бол бас одоо нөгөө эрүүл шүдтэй байх бас боломжтой гэдгийг чинь бас өнөөдөр тайлбарлаж өгөх гээд ороод ирлээ. За тэрэн дээр юу вэ гэхээр мэдээж одоо нөгөө нэг ялангуяа одоо энэ хүүхдүүд одоо манай монголчууд бол одоо нөгөө ястай мах ингэж мүлждэг тийм үү? Ааруул иддэг юм хатуу ааруул идэр идчихэж энэ хүний энэ бойл болон энэ хүний энэ юуны эрүүний энэ ясмас бэхжихэд тийм хатуу хоол идснээр бидний энэ шүд болон энэ юуны эрүүний энэ яснууд бэхжихэд аюу хэрэгтэй байдаг. Тийм бол одооны орчин үед бид нар ингээ бүх юм ингээд хэрчсэн бүгдээрээ ингээд бүгднийг ингээд юу яатсан тийм үү жижигэлцэн идэхэд ийм амархан болгоцсон эсвэл зөөлөлдсөн тийм үү
Тиймэрхүү юмнаас болоод одоо энэ сүүлийн үед одоо энэ хүүхдүүдийн бас энэ юуны энэ эрүүний яс хөгжихгүй жижиг байна, шүднүүд нь багтахгүй байна гэдэг гэсэн ийм асуудлууд бас энэ хатуу энэ төрлийн хоолнууд бас идэхгүй байгаа тийм үү? Яг ингэж юу шүдээ ингэж зажилж шүдээрээ ингэж чанга хазаж идэх тиймэрхүү хоолнуудыг идэхгүйгээс босноос болоод бас энэ одоо шүдний одоо энэ юу муудах те юу хүүхдийн энэ эрүү энэ юуны ясны энэ хөгжил эдэр одоо бас муудах нь бас тэрнтэй бас холбоотой. Тийм болгоо хатуу одоо жимс ногоо гэхээр тийм одоо алин байж болно, лээр байж болно те луун байж болно, өвөрцөө байж болно. Иймэрхүү одоо ингээ хатуу ингээ жажилж иддэг иймэрхүү одоо жимс ноогоор одоо өдөр тутмынхаа бас хоолндоо бас байн хэрэглэх юм бол мэдээж бас шүдэнд бас аягүй сайн. За тэрнээс гадна бас юу вэ? Мах болон юу загас, мах, омега одоо ихтэй, омега протеин ихтэй одоо хүнснүүд байна тийм үү? Өндөг гэхээр бид нар одоо зүгээр дэлгүүрт байгаа ямар ч хамаагүй одоо ингээ өндөг аваад ингээд болоод өндөг идээд байна гэж бодоод байдаг. Одоо жишээл манай одоо би сайн Монголыг бас сайн мэдэхгүй байна. Америкт бол одоо манай дэлгүүрт чинь ингээд янз янзын төрлийн одоо юу байгаа? Өндөгнүүд байгаа тийм үү? За юу байгаа? Cage free гэж байгаа, organic гэж байгаа, pasture raised гэж байгаа тийм үү? Би бол голцоо одоо энэ ойр хавийнхаа байдаг ийм фармтай айлаас одоо ийм organic ямар нэгэн илүү дутуу юм бордоо өдр хэрэглээгүй яг органик одоо энэ pasture одоо ингээ гадаа ингээ амьдэрдэг ингээ дураараа ингээ гүйж алхдаг тийм одоо дахиануудаас гаргасан тийм одоо эрүүл өндөг авахыг хичээдэг. Хэрвээ тийм фарм байхгүй ойр хавьт чинь тийм фарм байхгүй бол дэлгүүрээс авахдаа pasture raised гэдэг нь тийм үү гадаа ингээд ингээд ийм газар тэр дахианууд чинь ингээд өсөж боожж байгаа гэсэн утгатай юу бичиг байгаа. Тийм болохоор pasture raised гэдэг өндгийг сонгож аваар хэрвээ дэлгүүрийн одоо өндөг авч байгаа. Заавалчгүй органик гэхээр бас сайн биш. Яагаад гэвэл тэр органик өндөг гэсэн мөртлөө тэр дахиад ч өөрөө тийм үү бүр юм одоо ийм чигцэлсэн одоо 1 см ч хөдөлж болохгүй тийм зайгүй ингээд чигцэн тийм одоо юунд байдалд одоо өсөж боожж байгаа тийм дахиануудаас тийм нөгөө өндөг нь тийм нөгөө минерал одоо витамин нь одоо бага байдгаа гэсэн үг. Окей. За тийм болохоор бид нар энэ юун дээр тийм болохоор энэ өндгөө сонгохдоо аль болохоор одоо фармас юм уу тийм үү хөдөөний айлаас ч юм уу фармас яг өөрийнх нь үүсэл гарал нь ойлгомжтой тийм газруудаас хэрвээ дэлгүүрээс авч авал заавалчгүй pasture raised юу авахыг бодоорой. Окей. За өндгөн дээр тийм мэдээлэл. За мах тийм үү? Мах, загас одоо тэрэнд чинь мэдээж одоо эрүүл нөгөөнийг одоо тослог хоолнууд идэх нь аягүй чухал. За загсан дээр би ялангуяа энэ жижиг энэ sardines гэдэг тийм үү? Энэ жижиг энэ sardine гэсэн ийм бичгтэй юм жижиг юм лаацтай юм загснууд байдаг. Энэ загснууд маань омега их өндөртэй. Тэгээд жижиг загснууд чинь нөгөө нэг одоо энэ дэлхийд даяарч одоо ингээ усны бохирдол тийм меркуригийн бохирдол гэдэргээд юм том загснуудаасаа илүү юм жижиг загснууд нь илүү нөгөө хор багтай. Дээрээс нь өндөр омегагийн өндөр юутай. Энэ омега маань ганцхан шүд юунд арьс шүдэнд сайнаас гадна бас одоо энэ бидний одоо энэ тархинд хэрэгтэй тийм үү? Тархи маань тэр чигээрээ тосноос бүрддэг учраас одоо энэ тослог энэ хоолнууд идэх бол аюул чухал. Тийм болохоор шүдэнд ч байна уу, ясанд ч байна уу те одоо энэ ус арьсанд ч байна уу ийм тослог энэ эрүүл омега өндөртэй ийм тослог хоолнуудаас идэх нь аюул чухал. Дээрээс нь авокадо байна тийм одоо ногооноос гэх юм уу те. За дээрээс нь хэрвээ одоо ногоо загас идэж чадахгүй байгаа хүмүүс байх юм бол одоо энэ омега одоо нэмэлт одоо ингээд омега витаминээр ингээд капсулаар уух нь бас их хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүд болон том хүмүүс бүгдээрээ уух хэрэгтэй. Тийм болохоор хэрвээ загас идэр сайн иддэг махны төрлийн одоо тий юмнуудаа сайн иддэг хүмүүс бол нэг их хэрэггүй бах. Харин тэрийг идэж чадахгүй байгаа хүмүүс бол энэ омега байгаа. За дээрээс нь зарим хүмүүс одоо ялангуяа хүүхдүүд юм fish oil тийм үү загсны тос ууж чаддгүй одоо амттай үнэр мөрнөөс нь болоод уух айгу дурггүй байдаг. Тийм болохоор би бас та нарт ийм ургамлын гаралтай энэ аалжигаас гаралтай ийм загснаас биш
ийм омега 3 бас байдаг шүү. Хэрвээ одоо ууж чаддгүй тийм үү загсны тос ууж чаддгүй хүмүүс ах юм бол ийм ургамлын гаралтай алгас ийм ногоон ийм замаг одоо энэ далаа дотор байдаг энэ ногоон замгаас гаргасан ийм бас омега 3 бас байдаг. Би энэний бас линкийг бас энэ видеоныхаа доор бас оруулаад өгнө. За дээрэс нь витамин D, К гэдэг те тэр витаминууд дээр бас одоо ялангуяа өвлийн цагт бид гадуур них гарахгүй байгаа, нарны гэрэл сайн авч чадахгүй байгаа үед бол нэмэлт одоо D витамин бас заавал уух хэрэгтэй. Хүүхдүүдтэй ч вэ нүү, том хүмүүс ч вэ нүү те ерөнхийдөө нэлээ өндөр тунтай томчууд бол ерөнхийдөө минимум 10-аас 20 мянган миллиграммын тунтай нэлээ өндөр тунгаар уух хэрэгтэй. За тэрэн дээр бас гадна одоо энэ юу ээж болно? Идэж яг юмнаас одоо энэ almond ээж болно. Тийм үү? Самар, almond самар ээж болно. Sunflower seeds одоо наран цэцгийн юунууд самар бас байж болно. Өөр бас юу гэхээр ямар ногоо бас сайн хэрэгтэй гэхээр төмс маань энэ ялангуяа энэ хальстай нийт хэрэгтэй. Би одоо энэ салат мастрын өөрийнхөө хичээл дээр хоолны хичээл дээр байнга энийг заадаг. Тийм болохоор төмснийхаа хальсыг битгий арилгаарэ, төмснийхаа хальстай нийтээрээ гэж шилдэг тийм үү. Яг бол төмсний яг хальсны энэ жоохон жижигхэн ерөөсө миллилитр 1-2 миллилитрийн энэ завсарт нь хамаг одоо тэжээл болон минерал витамин тэр дотроо явж идэг. Тийм болохоор энэ төмсөн дотор ч зөндөө бас магнезиум, потасиум гэдэг янз янзын гой минерал витаминууд ч байгаа болохоор тэрнийгээ бас бүрэн одоо энэ хэрэгтэй юмнууд авахын тулд энэ төмсөө битгий хальслаараа төмсөөгөө хальстай нийтээрээ окей. За тэр бас айгүй чухал. За дараагийн бас нэг юу болохоор энэ green peas. Энэ green peas болохоор ийм ногоон ванду баха монголоор ногоон ванду гэж нэрлэдэг. Энэ ногоон ванду маань одоо нөгөө юунд айгуус юутэй коллагенд айгуусаа хүмүүс одоо коллагеныг паудераар их уугаад байдаг. Энэ хэрвээ хоолноороо идмээр авах юм бол коллаген, кальц одоо энэ шүдэнд хэрэгтэй энэ фосфорус гэдэг тэр минерал витаминыг аммаар байгуул энэ ногоо энэ вандуг хоолндоо, шүлэндөө, хуургандаа тий салаатандаа бүх юмдаа энийг аль болохоор ихийг хэрэглэхийг бодоорой. Энэ маань одоо коллаген ихтэй, кальц ихтэй тийг болохоор энэ ногоо бас одоо өдөр тутмынхаа хоолндоос хэрэглэж бас сураарай. За дээрэс нь юу байна? Спинach байна, кел байна тий ямар нэгэн юм одоо юм гоё юм гүн ногоон өнгөтэй юм навчтай ийм ногоонуудыг одоо шүл салаатанда бас одоо тий хуурга муурганда байнгын одоо хэрглэж идэж нэмж хэрглэж байгаарэ. Тэр маань нэгдүгээрт бас одоо энэ юу кальц нөхдөг, кальцаас гадна одоо энэ төмөр эдэргээ тий тэр хэрэгтэй бидний биед хэрэгтэй минералууд байгаа. Хүмүүс ингээд төмөр гэхээр одоо ингээд энэ тогооны төмөрнөөс ингээд төмөр идэх ёстой юм шиг бодоод байдаг. Тийм төмөр биш. Яг энэ ногоон ургамал дотор байдаг төмөр маань бидний биед зохицох одоо бидний биед шингээд одоо минерал болгож одоо манай бидний хоолоор дамжиж бидний биед одоо хэрэгтэй минерал витамин авах ёстой тэр төмөр маань энэ ногоон гүн ногоон өнгөтэй одоо энэ spinach, kale одоо энэ greens те янз янзын colored greens гэдэргээд энэ манай Америкт бол дэлгүүрээр дүүр янз янзаараа ийм гүн ногоон өнгөтэй ийм навчлаг ийм ногоон өнгөтэй ийм ногоонуудаас хуурга ерөөсөө идж байгаа бүх хоолндоо өдөр болгон хэрэглэхийг бодоорой. За юу одоо хасах хэрэгтэй вэ? Эрүүл гой шүттэй бай гэх юм бол мэдээж бас одоо байнгын чихэртэй тийм хоолнууд идэж болохгүй, элсэн чихэртэй хоолнууд идэж болохгүй, тийм чихэр идэж болохгүй, шоколад идэж болохгүй, тий хамаагүй бялуу гэсэн одоо чихэрлэг юмнуудаа аль болохоор одоо бүр 0 болгол сайн байна. Одоо 0 болгож чадахгүй бол аль болохоор одоо лимит болох хэрэгтэй. Хэрвээ шоколад идмээр өгвөл жоохон нэг юм жижиг дөрүүлж dark chocolate юм нөгөө юу dark chocolate гэж болно тийм үү хэрвээ чихэрлэг юм идмээр өгвөл. За дээрээс нь бэлэн хоолнууд тийм үү processed foods биш үү одоо энэ янз янзын чипсүүд байна одоо энэ cereal байна янз янзын одоо ингээд бэлэн энэ хоолнуудаас аль болохоор бас татгалзах хэрэгтэй. За дээрээс нь нөгөө одоо энэ янз янзын өнгө оруулсан тийм чихэр ногоо тийм үү snack max тиймэрхүү юмнаас бас татгалзах хэрэгтэй. Хамгийн бас нэг чухал юм болохоор энэ газтай ундаанууд. Газтай ундаанууд нэгдүгээр одоо хүний шүдний энэ юуг одоо паалан гэвдлэхээс гадна одоо энэ мэдээж нөгөө нэг юу хорхоотох энэ тэрэнд ч одоо янз янзын газтай ундаа одоо Coca-Cola, Sprite гэдэг гэсэн тийм үү. Тэгвэл хүмүүс ганцхан одоо энэ газтай ундаа гэхээр ганцхан энэ Coca-Cola, Sprite гэдэг гэж бодоод байдаг.
дээрэс нь бас одоо энэ одоо сүүлийн үед одоо хүмүүс аюугаа эрүүл гэж бодоод байгаа юм газтай уснууд байгаа. Янз янзын өнгө амт оруулчихсан тийм үү. За бүр тийм газтай бүр юм архины төрлийн хүртэл юунууд байгаас нөгөө харахад ингээд ундаа шиг мөртлөө дотор алкохолтой тий. За ийм газтай хичнээн одоо Coca-Cola, Sprite шиг их чихэргүй ч ихсэн тэр газ шахсан ундаанууд маань одоо энэ sparkling уснууд байна тий. Янз янзын sparkling уснууд байдаг. Тийм болохоор тэднэрээс би бас одоо сүүлийн үед бас тэрэн дээр аюух одоо юунууд судалгаанууд гарсан байгаа. Тэрийг аль болохоор битгий уугаарай. Хэрвээ яг л одоо natural одоо тийм нөгөө уул уснаас гарч ирсэн л тийм газтай ус биш бол зүгээр юм химийн аргаар одоо газ шахаж оруулсан ийм ундаануудаас одоо sparkling ус гэдэг байгаа. Одоо тэр янз янзын амт оруулчихсан одоо арай жоохон нөгөө нэг ундаанаас одоо сода тий Coca-Cola, Sprite-аас илүү одоо жоохон эрүүл гэж их рекламдаад байгаа энэ газтай энэ ундаануудаас бас одоо газтай уснуудаас бас та нарыг бас аль болохоор уухгүй байхыг бас зөвлөж байна. Яагад бол тэрний эффект нь тэр газных нь эффект яг Coca-Cola, Sprite ууж байгаатай адилхан энэ шүдэнд нөлөөлөд, хотоод нь нөлөөлдөг тийм үү. Янз янзын юм асуудлуудтай байгаа учраас эрүүл гэж бодож хүмүүс аюух уудаг боловч одоо тэрнээс бас аль болохоор татгалцахыг бас зөвлөж байна. Би бас нэлээд бас тэрний тухай олон юм уншиж судалсны дараа би бас өмнө нь одоо хаяа нэг энтэнд явж байгаад өөр уух одоо ус мус байхгүй бол тийм газтай уснаас аваад уучдаг байсан бол одоо тэр газтай ус ерөөсөө уухаа болсон байгаа. За дээрэс нь би бас нэг миний өглөөний оройны нөгөө нэг өдөр тутмын одоо хийдэг daily routine гэж би нэг өмнө detox-ны хичээл дээр зааж авахд хийжсэн видеонууд дээр би энэ mouth tape ингээд ам ингэж оройдоо нөгөө амаа ингэж тейплж одоо унтахыг би бас зөвлөж ийсэн. Энэ нь яадаг вэ гэхээр ингээд энэ болохоор зүгээр юм muscle tape байгаа. Энийг ингээд Walgreens ямар ч одоо дэлгүүрүүдээс авч болно. За энэ маань нөгөө нэг булчин өвдөгтэй одоо ингээд гүүж мүүдэг биеийн тамир идэр хийдэг хүмүүс одоо жишээл булчин өвдсөн үед энэ тейпийг тавьж нөгөө булчингийнхаа юг өвчнийг намдаадаг. Одоо хөл гар энэ булчин ард нуруун дээр айгуух яадаг. Дээрээс нь энэ тейпийг бас хүмүүс нөгөө нүүрэн дээрээ юу яадаг. Би жишээлбэл одоо энэ жоохон энэ үрчлээ гарч байгаа энэ хавьдаа бол энийг ингээд оройд унтахаас өмнө ингээд наачдаг. Ингээ үрчлээ бас гарахаас илүү хамгаалдаг. За энэ маань яагаад би энийг яаж яана гэхээр энэ ингээд орой яг ингээд амандаа таарад иймэрхүү жижиг ингээд өөрийнхөө аманд таарсан жижиг юугаар ингээд хайчилж хэрэглээд хайчлаад аман дээрээ тавиад орой унтах. Энэ маань яаж яана гэхээр хүнийг одоо орой унтах жахта энэ хамраараа амьсгалахыг хүчээр одоо ингээд амаа тагалчиж байгаа учраас хүн яалтчгүй ингээд хамраараа амьсгалах шаардлагатай болдог. Тийм болохоор энийг би бас ингээд юу яадаг. Яагаад тэгж байна гэхээр хүний хил одоо за энэ хил бидний энэ хил гэж бодчих. За энэ тагнаа байна. За энэ ам ингээд таглаад энэ хамраар амьсгалаад эхлэхээр хил маань яалтчгүй өөрөө энэ тагнаа руугаа ингээд наалдаж дээрээ ингээд ирдэг. Ихэнх хүмүүс одоо орчин үед одоо ямар проблем гараад байна гэхээр энэ нөгөө хил нь ингээд доор байгаа даа. Хил доор байснаас нэгдүгээрт энэ одоо энэ нүүр энэ эрүүний энэ яс тийм үү нүүрний энэ хэлбэр одоо арьс унжилт эдэр чи бүгд одоо бас энэнтэй бас айгүй холбоотой. Тийм болохоор энэ хил ингэ тагнаа дээр байх нь нэгдүгээрт энэ бүх юм чи ингэ дээшээ татаад өгч байгаа. Дээрэс нь энэ эрүү болон энэ шүдний энэ юун дээр энэ хамраараа ингэж амьсгаж энэ хил энэ тагнаа дээр байх энэ байрлалчлал энэ айгүй чухал байдаг. Хэрвээ та нарт эртний тухай мэдээлэл юу яах юм бол энэ mouth tape ингээд амаа ингээд яагаад ингээд тейпер ингэж юу яаж унтах хэвтэй гэдгийг Google дээр та нар хэрэг Google гэх юм бол зөндөө мэдээллүүд байгаа. Та нар тэрний тухай жоохон нарийн мэдээлэл үзмээр байвал зөндөө тэр юунуудаас уншаад мэдэж болно. За тийм болохоор орой бас би амаа бас энэ mouth taper ингээд заавалчгүй тэр үнэтэй нөгөө нэг 30-40 долларын тийм mouth tape гэсэн юм зөндөө бас дэлгүүрүүдээр байгаа. Amazon дээр байгаа. Би бол зүгээр л энэ хямдхан ийм зүгээр нэг 4-5-6 долларын ийм тейпийг ингээ бөөнөр нь ингэж аваад зүгээр л өөрөө ингээл өөрийнхөө аманд тааруулаад хэмжээгээр нь ингээд хайчлаад хэрэгэлцэн хамаагүй хямдхан үр дүнтэй яг адилхан үр дүнтэй. Тийм болохоор энийг би зүгээр л энэ тейп аваад ингээд өөрөө ингээд
яагаад хайчлаад хэрэглэсэн хамаагүй ашигтай. За тийм болохоор өнөөдрийн маань хийсэн видео маань сонирхолтой байсан байх гэж бодож байна. Хэрвээ өөр асуух юм байх юм бол комментэн дээр бичээд би аль болохоор хурдан бас хариулаад өгч болно. Тэгээ өнөөдөр миний энэ ярьсан энэ продуктууд маань би бүгднгийнх нь линкийг бас өөрийнхөө видеоны доор оруулаад та нартай хэрвээ аваа туршаад өөрснөө гэртээ хэрэглэмээр байвал эднэрээс хэрэглээ туршаад дээрэс нь бас хоол ундаа одоо энэ миний ярьсан энэ хоол хүнсэндээ хэрэглэх юмнуудаа хэрэглээд үзээрэй. Яагаад гэвэл энэ хоолноосоо одоо бүрэн витамин минералаа авах гэдэг маань аюул чухал. Одоо зүгээр ийм витамин ууснаас одоо тий хоолноосоо мэдээж авсан нь хамаагүй хүний биед илүү зохицтой, илүү шингэц сайтай. Тэгээд дээрээс нь хамаагүй хямдхан. Энэ витамин авснаас зүгээр ингээ хоолоороо одоо витаминуудыг дэмжсэн хамаагүй дээр. Тийм болохоор би өөрийнхөө бас салаад мастрын өөрийн хоолны хичээлүүд дээр яаж витамин минералуудаа тийм үү 93%-ийг хадгалж идж байгаа хоолой аль болохоор эрүүл, амттай, дээрээс нь тэжээлтэй байх аргачлалуудыг би энэ хоолныхаа хичээлүүд дээр заадаг. Хэрвээ та Чикаго хавьд байдаг бол манай Чикагогийн юун дээр офис дээр ирж болно. Эсвэл би танаа гэрт ч очиод хийж үзүүлж болно. Би одоо энэ дараачийн одоо энэ хагасаа бүтэнсэн би бас юу руу явна, Юта руу явна. Тэнд бас нэг хичээл заана. Хэрвээ тэр хавьд байдаг хүмүүс байх юм бол надтай бас холбогдож болно. Тийм болохоор миний хоолны хичээлүүдийг хэрвээ энэ иймэрхүү одоо энэ хоол ундаа яаж зөв зохицуулж идэж болох вэ гэдгийг сурмаар байвал дээрээс нь яаж эрүүл одоо тэжээлэг хоолыг хурдан амархан 30 минутын дотор орой болгон оройныхоо хоолыг хурдан яаж хийж болох аргачлалуудаа сурмаар байвал бид нартай холбогдоод манай хоолны хичээлүүдэд сууж болно. За тэгээд дараагийн видео болтлоо баяртай.